Шумуул танаар хооллохоор явж байна. Хооллохын тулд таны цуснд хэмээн бодис шахдаг. Хэрэг таны дахлаа ажиллаж товоолт үүсэхгүй бол та шумуул хатсан эсхийг ч мэдрэхгүй. Мэдээч сайн шиг загтана. Энэ үйл явц тааламжгүйч үнэхээр сайнны тохиол. Дархлааны систем сайн ажиллаж байгаагийн илрэл. Энэ хавталт нь эс эд эрхтний асар том шүлжээний илрэл юм. Таны бид халдвар орохоос сэргийлдэг хамгаалах тогтолцоо ажиллаж байгаа нь. Дархлааны систем ажиллахгүй бол олон тонны тэрбум бактери, вирус, хорт бодис та өртөх болно. Та зүгээр л цааш шиг болж үлрэлийн ханиаданд л үхээд өгнө. Дархлааны системд олон сая эсүүд хамаардаг. Ангаах ухаан цагаан эсийг лейкоцит гэж нэрлэдэг. Цагаан эс нь бидний ясны чөмгнөөс үүсдэг. Эдгээр эсүүд цусны урсгалаар лимфийн системд шилжиж байрладаг. Яг л дайсан орж ирэхэд устгахад хүлээж буй цэргийн анги шиг бэлэн байдалд байж байдаг. Бидний биеийн хаас яг лейкоцитууд байдаг. 1 мл төр цус нь 4000-аас 11000 байдаг. Лейкоцитууд цусаар эргэлдэхдээ эргүүлэн цагтаа шиг ажилдаг. Зуус эд эрхтэнд с жигтэй гадны биет байгаа эсгийг байнга ажиглаж хайж байдаг. Энэ системийн ихэвчлэндээ эсрэг төрөгч илэрлээ гэх тохиог ялгаруулдаг. Эсийн үйл ажиллагаан дээр тулгуурладаг. Гаднаас орж ирсэн биетийн биетийг бие гадны биет гэсэн тохио буюу молекул байдаг. Молекулын үлдээсэн уул мөрөөр эмгэг төрөгчийг олно. Жишээ нь элег гэмтээдэг вирус элегний эсийг задлж өөрийн уул мөрийг үлдээдэг. Эргүүл хийдэг дархлааны эс эмгэг төрөгчийг олчихвол хэдхэн минутын дотор дархлаа өрнөнө. Харамсалтай нь бидний биед эмгэг үүсгэж буй эмгэг төрөгчид цаг минутанд хувьсаж дархлаанд баригдахгүй арга хэрэглэж байдаг. Гэхдээ та бүхэн санаа зов, бидний дархлааны эс ч адилхан хувьсаж сайжиж шинжлэгдэж байдаг. Энэ нь олон төрлийн лейкоцитууд байдаг гэсэн үг. Лейкоцитыг үндсэн 2 хэсэгт ангилдаг. Нэгдүгээр фагоцит буюу зэлгүүр эсийн хэлбэрүүд. Эдгээр эсүүд цуснд эргэлдэж байхдаа гадны ямар ч эсийг зэлгэж устгадаг. Гадны биетийг зэлгээд энд халдвар орж ирсэн байна. Нөхдүүдээ туслаарай гэх тохиог өгнө. ТБ эсүүдэд гадны биетийг ол устгах гэх тохиог өгсөөр байна. Энэхүү тохиог авсан лимфоцитууд дараагийн шатны дархлааг өрнүүлнэ. Өвөрмөц антигенууд мэдээллийг боловсруулж эсрэг бие гэх тусгай уурыг ялгаруулдаг. Энэ нь яг л эргүүлийн цагдаа шиг бага нэгж юм. Антиген тус бүр дээр өвөрмөц тохирох эсрэг бие суух хэсэг байдаг. Тухайн эсрэг бие очиж наалтахад энэ нь яг л түлхүүр цойч шиг харамжтай байдаг. Нэг ёсны энэ бол гадны биет гэх мандат зөвлөгч буй хэлбэр юм. Дараа нь энэхүү эсрэг бие мандатыг таньж дайрдаг байна. Энэ түрэмгийлэгч нь магадгүй ханиад, хавдар, бэртэл, гэмтэл, шарах, буглаа гэх зэргийн үед өвчлөл үүсгэж буй вирусууд байж болох юм. Биес нь энэ өвөрмөц биеийг хэдэн мянгаар нь үйлдвэрлэж чаддаг. За тэгээд энэ аюулыг устгахын тулд танд танил үйл явц бий болно. Өндөр температуртай халуурах, өвслийн товоолт буюу гүвдрүү үүсэх. Энэ нь таны дархлаа өрнөж буй үйл явц юм аа. Халууралт нь бактери, вирус үржиж тархахад саад учруулдаг сайн үйл явц. Учир нь тэд температурт мэдэр байдаг. Биеийн эсүүд гэмтэхэд хүрээлэн бодит шингэн буюу химийн бодис ялгардаг. Энэ нь гүвдрүү болж танд мэдрэгддэг. Тэгэхээр гүвдрүү үүсч байгаа ч маш сайн зүйл юм. Энэ өрслийн шингэн вирус, бактерийг устгах болон эсийг нөхөн түлжүүлэх үйл явц юм аа. Гадагшлалтыг бид нар заримдаа чихэндээр байгаа булаг гэж нэрлэсээр байдаг. Дархлааны хариу уурал буюу энэ өрслийн шингэн өвдрөө хэдхэн хоногийн дотор авална. Энэ үндсэн зорилго биш. Гол ажил бол үндсэн өвчин зогсоох юм. Тарины дархлаа цаг хугацааг үл хамааран байнгын таналт хийж устгасаар байдаг. Мөн дархлаа системд санамж үүсдэг. Энэ нь өмнө нь орж байсан эмгэг төрөгчийг таньж эсрэг бие үйлдвэрлэж цаг алдалгүй шууд устгадаг. Энэхүү үйлдэлийг ажиглаж бид нар вакцин тарьдаг шүү дээ. Дархлаа үргэлж сайн ажилтгүй. Заримдаа дархлаа дийлдэж бид хүн дээр хүчлэх тохиолдолч бий. Дархлаа заримдаа өөрийнхөө эрүүл эсүүд рүү дайрах тохиолдолч бий. Үүнийг бид автоиммуны хүчин хэмээн нэрлэдэг. Автоиммун эмгэгүүд хэрхэн үүсч байгаа талаар одоохондоо сайн тодорхойлогдоогүй байна. Автоиммуны полиартрит, нэгдүгээр хэлбэрийн чихрийн шид, олон төрлийн склероз гэх мэттэй бид нар одоо бүх хүртэл дайцаар байна. Эрүүл байвал 300 орчим ханиадтай нэг зэрэг тэмцэж чадна. Дархлаа амьдралынхаа турш хэдэн сая өвчтөд тэмцдэг. Хэрвээ таны дархлаа эрүүл байвал та хизээж ханиаданд дарлуулахгүй, ямар ч өвчин тусч архагшихгүй, шарах, гэмтэл маш хурдан гэдэг нь хавдар гэдгийг мэдэхгүй. Магадгүй та хөгшихгүй байж чадах юм. Тиймээс дархлаагаа дэмжиж бие хайлаарай.